өдрийн минь улсын ирэг дээр ирчээд сумандаа ирчээд байна. Тэгээд би энд ирэх болгондоо нэг англи хэлний курс богино хугацаар явуулдаг. Энэ удаа 6 хоног. Тэгээд манай ихнэр бас тооны багш нэг тооны хичээл нэг 10 хоногийн сургалт явуулъя гэдэг. Өнөөдрөөс эхэлчихэд байж байна. Тэгээд англи хэл бол өглөө 10-аас тоо 12-оос гэж эхэлж байгаа. Тэгээ хуваарийг нь бас постн дээр биччихнэ. Цагийн хуваар. Тэгээ яг зуны цаг мэдээж хүүхдүүд амралгүй бол яг гэхдээ бас нэг хэдхэн цаг ч гэсэн өдөртөө энэ баяр наадмын урт амралтын цагаар дундуур нь ч гэсэн нэг суурь мэдлэгээ дэвшлүүлээд тийм хүмүүс сэргээж ивэл зүгээр юм уу гэж бодож байгаа. Тэгээ би өөрөө бас англи хэл, орос хэл, тэгээ япон хэл энэ төр гээд бас нөгөө ажил амьдралын шаардлагаар хэл нэлээ үзсэн. Хэл үзэхэд ганцлал юм байт юм л да. Юу. Тасралтгүй үзэх хэрэгтэй. Дээрэс нь хугацаа шаардсан шүү дээ энэ чинь. Тэгээд бас нэг юм нь болохоор одоо нэг анхан шатны ч юм уу нэг жоохон хэл үзсэн байлаа гэхэлэр бас тэрний чинь ашиглах жоохон хэцүү. Та байшин барьлаа гэхэд нэг тал байшин бол байшингаа зарч болно. Хэл үзвэл бас тодорхой хэмжээнд ярьдаг болдроо ч юм уу, уншдаг болдроо ч юм уу тодорхой хэмжээнд хүртэл үзэхгүй бол ашиг нь гарахгүй. Ашиг нь гартлаа жоохон уддаг. Тийм л идэлтэй. За амжилт хүсье хүүхдүүдэд явуулаарай.